Hi guys. Vlog-д тавтан бол энэ vlog болохоор би ингээд гэр бүлэрээ говьалтай өрн явах гэж байгаа. Говьалтай би өрн очиж байгаагүй. Маргааш өрн өглөө гарыг гэсэн төлөвлөгөөтэйгээ тэгэхээр би одоо өрн хуцханараа бэлдээд маргааш өрн авч явах юмудаа гоё дуу сонсгоо бэлдээ гэж бодож байна. Тэгээд энэ манай өвөө имээ хамаатны ах ихч тэгээд бид нар өөрсдөө явна. Тэгээд бид нар ингээд бид нарыг очих ч байгаа газар нь болохоор ингээд заяа айгуу тийм юутэй гэсэн бартаа тийм замтай нэг тийм яг хөө жоохон хэцүү замтай. Тэгээ ерөөдөө ялангуяа бид нар ингээд жижиг унаагаар явуулахаар амар нэг тийм хөвгтэй юм шиг байлаа заяа. Гэтэ үгүй ч юм уу би яг сайн мэдгүй миний нэг ойлгосноор л тийм гэсэн. Надад ингээд нэг тийм төсөөлж байгаа юм аалга заяа. Би ингээд айгуу хүлээлт айгуу багтайгаа гэх юм уу гоё олно гэж бодохгүй байна. Гэтэ би яас яг төсөөснөөс гоё яж болно л доо. Гэтэл би нэг гоё юм шиг санагдахгүй байгаа. Гэтэ гоё болох байхаа. Бид нэг маргааш авна штэ. Маргааш авах нь замд бороо орж магадгүй заяа. Ингээ бороотой гэсэн мэт байхгүй юу? Ингээ бид нэр явах гэж байгаа зам. Тэгээ бороо орох юм бол шорон замаар явхад амар ингээ шавартай болоод явхад улам илүү төвөгтэй болж магадгүй заяа. Амар шарвж мараа ч юм уу, сууж муугаа ч юм уу. Гэтэ тийм болохгүй явах байх гэж бодож байгаа. Ер нь гайгүй байна хайлгуудээ гэж бодож байна. Тэгээ одоо бас яж байгаа дуг ингээ наадан болж байгаа шүү дээ. Тэгээд наадан болж байгаа өрний заяа. Бүр ингээ ямар ч наадмын уур амьсгал яахгүй эсвэл манай даахгүй байгаа юм болоо. Гэт би ерөөсө хаана ингээл хүмүүс дээлэм суу яах вэ харахгүй байгаа. Манай ч гэж магадгүй яагаад бол би ингээд ерөөсө наадмын хошоор хийдээгүй. Ямар ч хошоор би уг нь амар хошоор идмээр л та гэтээ идээгүй л байгаа. Тэгээд ингээд нэг тийм ямар ч нэг тийм наадмын үйл ажиллагаа болсон юм байхгүй л ах шиг байгаа заяа. Тэгээд ер нь яг влог маань ямар хөө болохыг би яг сайн мэдэхгүй байна. Гэт маргаашнаас хавуулаад харцгаая. Одоо болохоор баг ингээд 9 цаг болж байна оройны. Би бүр ингээд юм бэлтэн гэсээр аваад үнэхээр юм бэлдэж чадсангүй. Тэгээ би одоо ингээд гялс бэлтээ гэж бодож байна заяа. Гэрлээс очих юм бол бас баахан эрвэх ороод ирдэг болоо гэж одоо ер нь уцсныхаа гэрлээс аацсан. Энэ тэгээд одоо ингээд миний ингээд юмнуудаа хий гэж бодож байгаа цүнх. Энэ миний өмнө хичээлдээ ашигладаг цүнхтэй гэдэг угаасаа юм хийгээ багтаач болчих واخ. Угаасаа бид нар ингээд амар аруулаа явна. Тийм болохоор хангалттай хүмүүс угаасаа юмнуудаа авчих واخ. Тэгэхээр би нэг ганц цүнх авсан байгаа юм болно л гэсэн үг. Бид ингээд юу говьалтайгийн төв аймаг уу төв сумх уу төв аймаг дээр нэрсэн заяа Алтай хот гэдэг. Тэгээд орж ирч ямарч байсан газ нэг гуанзанд ороод хоол идчихт юм уу гэж бодож байна.
одоо ингээд энэ өглөө болсон байна. Бид нар ингээд нэг ирээд бүр ингээ хонцсон заяа. Замдаа ингээ миний утасны цэнэг дуусаад би бүр ингээ юу ч бичиж авч чадаагүй заяа. Тэгээ одоо ингээд өглөө 9-ийн үед тог нь буцаж ирээд уцаа жаахан цэнэглэжсэн чи буцаа тог нь унтарчлаа. Тэгээд одоо ер нь бол бид нэр ингээд нийтдээ бараг 11 цаг явсан гэх юм уу. Өдрийн 12-аас яваад явсараа байгаа л шөнийн 11 энтер гээл ирсэн. Тэгээд шөнийн 12-аас ахуулаад эн чинь ер нь тогн тасард юм билээ. Тэгэхээр бид нэр нэлээ яарсан гэх юм уу. Бид нарыг орой ирэхэд заяа энэ ингээд бид нарыг төсөөлжсэн бүр тэс уурайсан. Ингээд юу юм бид нар ингээд одоо ирж байгаа шүү дээ. Баахан ингээл амар даваамаа ягаал тэгэл ингээл уулын дондор ирээл тэгсэн чинь яг ингээл уулны доор ингээл гэрэл тасаад байж байгаа байхгүй юу. Ингээд яг би одоо төсөөлөхдөө бол ингээд тийм талга газар байна л гэж төсөөлж ирсэн. Тэгсэн чинь ингээд уулын дотор надад эхлээд амар санагдсан заяа. Тэгээ ингээ ирээд утсан чинь одоо ингээ миний ингээ байгаа байшин дэр нэг орон сууц шиг одоо юу гэх юм тийм нэг төрлийн юм дотор байр шиг заяа ингээ нэм надад бол яг тэгжил санагдсан. Тэгээ гол нь ингээ анхны сэтгэл жаа муухайсан гэх юм уу. Бид нар эрэнгүү заяа ингээ энэ ч одоо өөр бас амрагчт нь нэг юм 20-од насны ах эгчнэрээс ахгүй. Тэд нар ингээ архиугаал ингээ бүр ингээ сохтуу заяа. Бүр шүн ингээл шүний бараг 2 маяр 3 болж яхад төрлөө орлоо л ингээл байгаадсан заяа. Бүр ингээ би унтаж чадахгүй ингээд дараад нээж очиж тэтрийг бараг загинжиж тэгжиж унтсан байхгүй юм. Гэтэ яахаа ер нь бол амар ер нь гоё юм байна. Тэгтээ байгаль энэ төр нэг гоё санагч юм. Бид нар өөртөө хангалттай идэх юмтайгаа ирсэн. Тэгээд шүн жаахан даардаг шүн амар сэрүүх юм билээ. Нөгөө хангаа газар болохоор шүн амар сэрүүхэн за жаахан даараадсан. Гэтэ ер нь дайчгүй. Айгуу гоё амрагчтай юм байна. Ингээ хартаа байгалийн бүр ингээд бидний байгаа газар гоё харагдж байгаа. Бүр ингээд амар гоё газар байна. Надад лав ингээд нийгмийн газар үнэхээр их таалагддаг заяа. Ингээд үнэхээр гоё байгальтай гоё харагдж байгаа байхгүй юу. Бүр ингээд тэр олон би яг ингээд уцаараа бичлэг хийж байгаа харж байгаа чанар нь муу л ах шиг байна. Тэ үнэхээр гоё байгальтай гоё газар байна уу. Ингээд юм хөөрхөн болтгоод энийг хардаа ингээд энэ архины шилийг хардаа гээд архиусан байгаа байхгүй бүр ингээд амар чимээтэй архиун за. Үнэхээр ядаргаатай бүр ёо гэтээ байгалийн гоё юм аа. Байгалийн үнэхээр гоё. Энэ бидний байгаа. Тэрнтэй. Бид нэр ингээ одоо 2 дахь дээр нэг амар гоо. Шатан жаа юм үзээ. Юу вэ? Энэ юу гэдэг вэ? Хамбар гэдэг шүү дээ. Хамбар зэрэг самраж. Нөхөө наш. Ушиг гэдэг үү? Энийг юу гэдэг вэ? Баргацаа тий. Баргацаа тий.
Йоо бид нэр одоо уул руу авирч байна. Яжгаад ингээд дандаа утасны цэник амар хурдан дуусаад байна. Би ийм гоё юм үнэхээр өсөж байгаа. Look at this. Бид нэр ингээд зарим очирсан чи замдаа хайлаад хөлдөөсөн чи одоо ингээд ийм сони хэлбэртэй болцсон. Арай гонигтэй. За өнөөдөр чинь бидний энд байгаа нэг 4 дахь өдөр. Тэгээ уг нь өнөөдөр ингээ хоног гэж үжижсэн байхгүй юу? Тэгсэн чи өвөөгийн би өвдөд байна гэд өдөртөө явъя гэд шийдсэн байна. Лоос хоолой бүрэх гэж юм болчих.